Зарим үед гадны нөлөөнд автаад зориг тавьдгаа үүнийг хэрхэн таньж мэдэх вэ? Жишээлбэл үүнийг хэрхэн таньж мэдэх вэ гэсэн асуулт тест те. Тэгэхээр би чамаас асуух юм нь яг ямар зорилгын талаар яриад байгаа гадны нөлөөнд автаад зориг тавьдаг дээр. Одоо миний тэр асуулт болохоор яг өөрөө хүсээд өөрөө хийгээд байна уу? Одоо тийм гаргахлаар чинь тустай хийжтэй гадны нөлөөлөхөөс аргагүй хүнд Тий. нөлөөнд автаад энийг одоо ингэж хийгээ. Тий. Тийм үгүй зорилготой байна. Окей. Тэрний гадна би яг өөрөө доктороос хүссэн зорилгоо. Тий. Тэрийг чи өөрөөсөө одоо чи чамд мэдрэмж орж ирдэ штэ тий. Надаа чамд айдас мэдрэгдэж гэнэ үү? Эсвэл хүсэл мэдрэгдэж гэнэ үү? Тэгээд зүрх зориг тий сонирхол чи мэдрэгдэж гэнэ. Тэргөөрөө мэдрэмжээрээ ядах байхгүй юу? Тийм агац? Гаднаас бол чи айдсаар мэдрэх байхгүй юу? А өөрөө хүсэх юм бол чи зориг болж гарч ирэх байхгүй юу? Айдс тэгэхээр чи одоо гаднаас мөнгө очвол яана гэл тий. Тийм гутаа яна одоо гэж бодогдоод тэгэхээр шүү дээ. А би өөрөө дотроос үсгэхээр би инженер юм гэх. Тий, яг зөв. Тэгж гарч ирж байгааз тий. А гэтээ бас гадны нөлөөнд автаж зориг тавих нь тэр чигээрээ муу гэсэн үг бас биш за. Тэгэхээр гадны нөлөө тэр чигээрээ муу гэсэн үг ш. Харин гадны нөлөөг бид нар түрүү яаж ашиглах вэ тий? Яг бэрхшээлийг яаж боломж олох вэ гэж ярьсан шүү дээ. Тий, гадны хүмүүс тэгж хийж байгаа бол бид нар юу хийх шаардлагатай вэ гэдэг тохио байхгүй юу? Тийм. Бэрхшээлийг баярлах. Яг зөв. Тэгэхээр гадны нөлөө биднийг үүнээс илүү арга ухаантай болгоход хүч оруулахыг шаардаж өөрчлөлт хийхэд нь шалтгаан болж өгдөг байхгүй юу? Өөрчлөлт хийхгүй бол бид нэр өөрчлөлт хийдэггүй байхгүй. Бараг ялзрах гээд байгаа юм шиг үрийгээ суугаад идэг. Өөрөө хүсдэггүй байхгүй, хүслээ гаргаж тавьдаггүй байхгүй юу? Зөв тий? За би энэ дээр бас нэг юм хэлэх гэсэн. Стивен Ковигийн proactive reactive гэдэг хоёр үг өгье. Хэлсэн англи хэлээр нэг нь болохоор урьдчилан төлөвлөж хийн нөгөөх нь реакц хийх гэсэн үг, хариу үйлдэл хийх гэсэн үг. Тэ? Proactive гэдэг чинь урьдчилсан идэвхтэй хэлбэрийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр идэвхтэй хэлбэрт байх үедээ бид нар бид нар гаднаас proactive гэдэг юм уу те? Тэгэхээр бид нар гаднаас дотгошоогоо гарч ажилладаг. Reactive болохоор орж ирсэн мэдээллийг тэгээ одоо жишээлбэл хүн түрүүн тэгжээс нэг өртөө хүн дээр үлээ нэг тийм жишээ гарч ирсэн шүү дээ тий. Хүмүүс тэгээд ахлаар юу хийхээч баг хаана байгаагач баг мэдхээ байж хамаа гэд юм гарч ирсэн шүү дээ тий. Тэгээ юу гэж хэлхээч мэдэхгүй баг ямар шийдвэр гаргахаач мэдэхгүй ямар хариу үйлдэл хийхээч мэдэхгүй юу гэж хэлхээч мэдэхгүй үнэнгээ эгээд гэдэг үнэн шийдвэр болж чадахгүй тий. Тэгэхээр реакц хийгээд байгаа байхгүй юу? Реакц хийхээр өөрөө стресстэй айгаад юу ч хийж чадахгүй нөгөө бүтээх орон зайн байхгүй болчихно. Гаднаас орж ирж байгаа дайралт биш үү те бидний бүтээлч орон зайг мөхөөчдөг байхгүй юу те тэгэхээр бид нар яахан уурандаа бид нар реакц хийгээ зодтолтоод хэлчихдэг юм үү сэлэмж адаа аваад зодоод амаараа билүүрдээд хэлдэг те реакц хийгээд ирэхээр бид нар гаднаас хэн нэгэн хүн бид нар руу муухай нээж яхад бид нар эргүүлээд бид нар дайраад өө энэ муу юу өөрөө хийн чи гэж те чи надаас дээр гарах юм уу гэх те энэ муу одоо хэн болчиход намайг дээрлэхэд байгаа юм гэж хэрүүлэхэд хийгээд ихнэстэй а гэтэл proactive гэдэг нь биш үү те тухайн болсон юмыг ойлгож аваад за ийм болж шүү би юу хүсэж байна тэгээ энийг өөрчлөхийн тулд би юу хийж болох вэ гэд өөрийнхөө бүтээх юмас сэтгэж хэлдэг байхгүй орон зайгаа олгож хэлдэг өөрөө тэрэндээ тохиолж зориг бүтээж хэлдэг байхгүй тэ тэрийг зохицуулахын тулд тэгээд тэрнээсээ гадна энээсээ илүү потенциалтай том зорилгыг бий болгож хэлдэг байхгүй өөрийнхөө ур чадварыг гаргаж ирдэг байхгүй өөрийнхөө нөөц болцог гаргаад ашиглаад гадагшаа үйлдэл хийгээд хэлждэг байхгүй үүнийг бид нэр proactive гэж яриад байгаа. Тэ? Реакц хийх чинь ерөөсөө одоо жишээлбэл машин мөрөглөө бид нар гарч ирээд одоо жишээ жоохон машин юу яа штэ тэ? Одоо төгжрөн штэ тэ? Тэгэхэд урталт байж байгаа машин руугаа сигналдаад уурлаад оруулахыг реакц хийх гэж хэлээд байгаа байхгүй юу? Бухимдаад тэ? А proactive гэдэг чинь за энэ машиныг бөглөрч шүү. Тэгээ яхахгүй бөглөрдөг цаг би болгоомжтой машин барьж байгаа, эвтэйхэн яаж байгаа те хүн болгон ирлүүгээ яарч байгаа би тэрийг ойлгож байна. Эвтэйхэн байж байгаад хурдан гэртээ харахыг бодъё гэдэг төлөвлөгөө байхгүй. Тэ? Гарч ирээд машинаас гарч ирээ хоорондоо зодтолтоод ихэд реакц хийж байгаа байхгүй. Proactive гэдэг чинь тэр хүнийг тайван байлгаж байгаа, тэр хүнийг ч гэсэн замаа хурдан олоод
би өөрөө ч гэсэн замаа хурдан олоод хурдан энэ гидэн тохоогоор өнгөрөх гэртээ хин энэ гэртээ хурдан арай гэсэн төлөв байхгүй. Тэ? Ойлгомжтой юм те? Тэгэхээр гаднаас нөлөөлж гэнэ үү эсвэл надаас гарч гэнэ үү гэдэг хоёрын ялгаа нь тэр байгаа байхгүй. Бид нар илүү ухаанаа дайчлна, болж байгаа нөөц болцоогоо зөв ашиглана, өөрөө стресстгүйгээр төлөвлөж эхлэх байхгүй. Тэ? Ойлгомжтой юм хүсэ? Энэ дотрын гол ялгаа нь бүтээлч орон зай байхгүй юу? Бүтээлч орон зайгаа бид нар ашиглаж гэнэ үү эсвэл алдаж гэнэ үү? Тэ? Гадны нөлөөнөөс шалтгаалаад бид нэр бүтээлч орон зайгаа алдчихвал бид нэр реакц хийж байгаа гэсэн үг байна. Шууд хариу үйлдэлээ зодолдоо цөм зохиол. Тэ? Тэгэл өөрөө эсвэл бүхнүүдтэй янз янзын асуудалтай. Тэ? Эсвэл хүний хэлсэн үгэнд шахалцсан өөрөө гомдсон. Тэ? Харин тэрний оронд бид нар яаж болох вэ гэхээр өөртөө байж байгаа нөөц болцоогоо дайчлаад нэр ийм болоод энэ төгжрөл их байна. Зам муу байна. Тэ? Гэхдээ ингэж болох юм байна гэдэг санаа гаргаж ирэх байхгүй юу? Энэ хооронд би хөгжмөө сонсож байна. Энэ хооронд би аудио CD-гээ сонсчээ. Тэ сонсдог номоо сонсчээ ч гэдэг юм уу, тэ? Сонсож хооронд жоохон дуу аялчих. Эсвэл радиогоо жоохон чанга тавьчихъя. Тэ? Тэгч шинэ машинд байж хоорондоо бид нэг тэгж болох байхгүй юу? Тэ? Тэгхийн болоод бид нар илүү өөрсдөө 50, сэтгэл 100% 50 гадуур хүмүүс юу ч болж байсан хамаагүй тэр нь бид нар автаад стресстэй байхгүй юу? Тэгэхээр тэр хооронд нь би өөрийнхөө зорилгыг одоо жоохон гацаад 20-30 минут зогсчул тэр хооронд нь дэвтрээ гаргаж ирээ сайхан юмаа бичээ сууж иж болно шүү дээ. Ажлынхаа төлөвлөгөө зөв үү? Тэгэхээр тэр хооронд proactive reactive гэдэг аль нь миний хүсэл байна гэхэл миний хүсэл бол амжилтанд хүрэх бүтээх тэг хүссэн юм олж авах, цагийг зөв ашиглах, тэ боломжийг зөв ашиглах байхгүй. Тэ? Яг зөв. Тэгэхээр яг тэр орон зайгаар нь би одоо айдас мэдэрч гэнэ үү эсвэл би хүч чадал мэдэрч гэнэ үү? Хүч чадал би мэдэрч байгаа бол тэ юм хийштэй. Хүч чадал мэдэрсэн үедээ бид нар юм мэдэрх байхгүй. Биний нөгөө diamond чинь тэр үед би одоо төлөвлөгөө юуныхаа дэвтрийг гаргаж ирээд төлөвлөгөө бичих юм бол миний хүч чадал тэр дэвтэр рүү бууж ирэх байхгүй. Тэ юу хийх үү гэдэг төлөвлөгөөгөө би биччихэ шүү дээ, тэ? Зөв. Гадны нөлөө гэдэг дээр тэ. Тэгэхээр за reactive гэдэг нь болохоор гадны нөлөөнд шууд реакц хийх хэлдэг. Айц төтлөгдөж дайралт маягаар илэрдэг. Тэ? Тэгэхээр дайралт хийсэн тохиолдолд хариу үр дүн нь шахахаар илэрдэг байхгүй. Зарим proactive гэдэг нь болохоор гадагшаа хийх үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж өөрийнхөө ур чадварыг ашиглах үед ялгардаг байхгүй. Арга ухаанаа дайчиж төлөвлөгөөгөөр илэрдэг байхгүй. Тэ? Миний арга ухаан, миний оюун санаа, миний дотор байж байгаа үн цэнтэй зүйлс миний үйл ажиллагаагаар гарч илэрх үед тэ гадны нөлөөнд автахгүйгээр миний үйл ажиллагаагаар гарч ирэх байхгүй. Тэр үед бид нар реакц хийхгүйгээр proactive хийж гин гэсэн үг тий.